Сайн бацхан уу, Мишель Экспогоос мэдээлж байна. За өнөөдөр бүгд найрамдах Хятад ард улсын орчин үеийн дэвшилтэт техник, технологи, барилгын материал, за шинээр зах зээлд нэвтрэн гарч буй бараа бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд танилцуулах зорилготой. За олон улсын үзэсгэлэн худалдаа Монгол 2016 нэртэй арга хэмжээ 4 дахь удаага Монгол улсад зохион байгуулагдаж байна. За тус үзэсгэлэнгийн зохион байгуулагчаар Бээжин Зончи үзэсгэлэнгийн компани, Мишель Экспо компани ажиллаж байгаа бол хамтран зохион байгуулагчаар Монгол Өвөр Монгол бизнес хөрөнгө оруулагчдын холбоо, за Монголын ажил олгогч эзэдийн нэгдсэн холбоо тус ажиллаж байгаа юм. За энэхүү үзэсгэлэнд олон тоног төхөөрөмжүүд, шин бараа бүтээгдэхүүнүүд гарсан байгаа. За түүний дотор тодорхойлж хэлбэл уул уурхайн тоног төхөөрөмж, барилга угсрал, барилгын материал, за хүнд даацын автомашин, сэлбэг, эд анги, газар тариалан хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, за цахилгаан эрчим хүчний тоног төхөөрөмж, эд анги, эм эмнэлгийн хэрэгсэл, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн зэргээр төрөлжиж байгаа юм. За үзэсгэлэнд нийтдээ Монголын болон Хятадын 100 орчим аж ахуйн нэгж оролцож байгаа. Ер нь бол энэхүү үзэсгэлэн 3 дахь жилдээ зохион байгуулж байгаа гэхэд цар хүрээнд уламж хэлж байна. Мөн Монгол Хятадын бизнес төлөөллүүдийн хамтын ажиллагааны уулзалтуудыг, бизнес форумыг бас энэ үзэсгэлэнгээр дамжуулан бид нэр зохион байгуулж байна. Ингэснээрээ бол бизнес эрхлэгчдийг бид нэр холбох, хамтын ажиллагааны гэрээ байгуулах, хөрөнгө оруулалтыг татах, Монгол улсад нэлээдгүй бас тодорхой хэмжээний бодлогын хэмжээнд бол тодорхой үүрэг гүйцэтгэгч гэж бол бид харж байна. Хятадын өдөрлөг Ши Жинпинг Монголд ажиллаж ирэхдээ Монголд Хятад хоёр хурш тийм учраас Монголын Хятадын үндэсний бараа бүтээгдэхүүнийг Монголд борлуулах танилцуулахад монголчуудын бас хүсэл сонирхол нийцсэн. Тийм байдлаар танилцуулахыг хүсэж байгаа. Тэгээд Монгол Хятад хоёр найрамдлын энэ харилцааг улам бэхжүүлэхэд манай энэ үзэсгэлэн талаа бас илүү ач холбогдол юм аа. Энэ удаа бол бас шинэ хүмүүс ирсэн байна. Тэрнээс илүү чухал хуучин нэр жасан хүмүүс дахиад ирж байна. Тэгээ асуухад бол урд нь ирээд бас Монголын компанитай, аж ахуйн нэгжүүдтэй танилцаад хамтын ажиллагаа бол үүссэн байна. Зарим бүр хойноос нь очоод үйлдвэрлэлд нь очиж танилцаад тэгээ бараа бүтээгдэхүүн бас Монгол борлуулалт хийж байна. Ихэнх нь бол Хятад компани, зарим бол ингээд нийлээд ирсэн байгаа. Зарим бол бас яг хуучин энд бас байсан зарим компани байна. Угаасаа энд явуулж байгаа. Энэ экспогээд ашиглаад бас дахиад өөрийнх нь сурчлах энэ оролцол бол байна. Бараа бүтээгдэхүүний төрлөөр бол ярихд хэцүү да. Зарим нэг компани нэлээд хэдэн төрлийнхэн ямар ч хэдэн зуун төрлийн юм бол тавьсан байна гэж ойлгож байна.
5 дугаар сарын 13-наас 15-ны өдрүүдэд энэхүү үзэсгэлэн худалдаа маань зохион байгуулагдаж байгаа. Тэгэхээр та бүхэн энэ амралтын өдрүүдэд Мишель Экспод ирж үзэсгэлэнтэйгээ танилцсаж бүгд найрамдах хотод ард улсын болон Монголын аж ахуйн нэгжүүдийн бараа бүтээгдэхүүнтэй танилцах боломжтой юм аа.